Эхний мэдээг хүргэе. Норог медиа студийн ажилтан Огийн дансаар 9.3 тэрбум төгрөг эргэлджээ. Энэ нь мөрөөдө тоглоомтой холбоотой болохыг тогтоож, Иргэн Ог 1 сарын хугацаатай цагдаа ороод байгаа. За тэгвэл өчигдөр түүний төрсөн ах Баяр Жавхлан өөрийгөө цахим мөрөөдө тоглоомын торгоны зам клубын эзэн гэдгээ мэдгдсэн. За энэ үеэр цагдаагийн аль паагчид сар бүр 50-аас 75 сая төгрөгийн авилга өгдөг байсан гэх ноцтой мэдээлэл хийсэн. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалт хийж эхэлсэн байна. Кибергейм хэрэгтэй тэмцэх хэлцэд ажилдаг өөр хүнийг бол одоо олж цаашаа үргэлжлүүлэх үйл ажиллагаагаа бол явуулсан байдаг. Тэр хүнтэйгээ бол одоогоор 10 сар орчим хамт ажиллаж байна. Эхлээд бол сард 50 саяыг бол өгдөг байсан. Сүүл рүүгээ тэрийг өсгсөн 75 болгосон. 75 саяыг төлөөд за сар болгоны 20 төлдөг байсан. Бичлэгтэй холбоотой бүх мэдээллүүдийг шалгана. Бид нар нэртэй нэргүй бүгдийг шалгана гэсэн үг. Тэгээд гэмтрийн шинжтэй байвал холбогдох мөрдөх газар руу шилжүүлээд за сахилга хариуцлагын шинжтэй байвал бид нар өөрсдөө хариуцлагаа тооцно. Одоо өчигдөр орой хэвлэл мэдээлэл хэрэгслээр мэдээлэл хийсэн Баяр Жавхлан гэдэг хүний хамаарал үхий 18 хүн оролцсон ийм бүлэглэл байж байгаа. За энэ бүлэглэл нь мөн бас гадаад тусаас энэ төрлийн гэмтрийг үйлдэж байгаа гэдэг нь одоо өчигдрийн хэвлэл мэдээлэл тавьсан юугаар бол тогтоогдож байгаа шиг байна. Тэгвэл 2023 онд цахим мөрөөдө тоглоомд нэр холбогдсон цагдаагийн хурандаа Болдбаатар Тэмүүлэн нарыг авилгатай тэмцэх газараар шалгаж гин бурууг болохыг нь тогтоожээ. За энийг бол 2023 оны 11 сараас эхлээд 24 оны 7 сар хүртэл хугацаанд 8 сар авилгалтай тэмцэх газар прокурорын хяналтанд ор шалгасан. За ингээд шалгаад гин бурууг нь тогтоогдсон. Энэ хоёр хүн гин бурууг нь тогтоогдоод хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ингээд Баяр Жавхлангийн мэдээлснээр нэр холбогдоод байгаа цагдаагийн аль паагч хинбэ гэх асуудал анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хэрэв цагдаагийн аль паагч хууль бус гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол энэ үйлдэлтэд эвлэрэхгүй хариуцлага тооцно. За эсвэргээрээ бол аль паагчийнхаа хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэдгээ тодтогдоод авлаа.